Улсын хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Америкийн нэгдсэн улсын биотехнологийн компани C-вирусын халдвартай өвчнүүдийн эмчилгээнд зориулсан Harvoni гэж юм гаргасныг Америкийн нэгдсэн улсын хүнс эмийн зөвлөл өнгөрсөн оны 10 дугаар сард бүртгэсэн байна. 98-аас 99% эмчилгээний үр дүн үзүүлж байгаа Harvoni эмийг Америкийн нэгдсэн улс, Европын холбооны 30 гаруй улс, Канада, Швейцар, Шинэ Зеланд, Турк, Египт зэрэг улс оронд хэрэглэж байгаа юм байна. Америкийн зах зээл дээр 3 сарын курс эмчилгээний үнэ нь 94,000 Америк доллар байна. Харин манай улс нэг хөнгөлөлттэй буюу 1 сарын эмчилгээний эмийг 400, 3 сарынхыг 1200 Америк доллараар оруулж ирэхээр гэрээсэн. Эм био идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын шаардлага хангасан учраас улсын эмийн бүртгэлд бүртгэсэн гэж салбарын сайд хэллээ. Монгол улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн 81.8% дэмжснээр төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол улс аюулгүй байдлаа улс төр дипломатийн аргаар бэхжүүлэхэд чухал ач холбогдол өгч энэ бодлогын хүрээнд нутаг дэвсгэрээ аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэрэг зэвсэг түүний дотор цөмийн болоод үе олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх зорилгоор 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй гэж зарлаж түүнийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулах талаар тууштай арга хэмжээ авч ирсэн юм а. Энэ үндсэн дээр 2000 онд цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль баталж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын их хурлын 19-р тогтоол гаргажээ. Улсын хурлын өргөдлийн байнгын хорооны хуралдаа өнөөдөр товлогдсон ч хойшлогдлоо. Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн байнгын хороонд ирсэн байна. Тиймээс өргөдлийн мөрөөр хяналт шалгалт хийж шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тус байнгын хорооноос байгуулсан. Харин энэ талаар танилцуулахыг ёстой байсан ч дүгнэлтээ эцэслэн гаргаагүй байсан байна. Үүнтэй холбоотойгоор улсын хурлын өргөдлийн байнгын хорооны хуралдаан эх 7 хоног хүртэл хойшлогдлоо. Монгол улс болон Оросын холбооны улсын иргэд энэ оны 1-р сараас эхлэн харилцан визгүй зорчдог болсон. Үүнтэй зэрэгцээд хоёр талын хилээр нэвтрэх иргэдийн урсгал өнгөрсөн хугацаанд эрс нэмэгдэжээ. Улмаар Оросын холбооны улс руу гарч байгаа манай улсын иргэд буцаж орж ирэхдээ зөвшөөрөгдөөгүй их хэмжээний архи согтруулахундаа хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэх явдал ихссэн байна. Нэг үгээр хэлбэл Оросын холбооны улс Монгол гэсэн маршрутаар ганцхан 8 эхэлчихсэн гэсэн үг юм. Мэргэжлийн хяналтын ерхий газрын харьяа алтан булагдах хэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байгаагаар энэхүү хууль бусаар оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнээ иргэд Дархан уул, Орхон, Сэлэнг зэрэг аймагуудад гар дээрээ судалдаалж байгаа нь хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байна. Коронавирусын халдвар хил дамжин орж ирж болзошгүй учраас мэргэжлийн хяналтын ерхий газрын дарга улсын ерхий байцаагч Раднасад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай албан даалгаврыг хилийн бомб дутдах мэргэжлийн хяналтын алба өмнө нь хэлтэст нь хүргэсэн байна. Тэгвэл өнөөдөр мөн аймаг нийслэлийн эрүүл мэндийн газруудад халдварт өвчний үед шаардлагадах эм, уралж бодис, онцлогоор ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, эмнэлгийн багаж, хэрэгслийн нөөцийг орон нутгийн түвшинд бүрдүүлэх, нарийн судлагдаагүй нас баралт өндөртэй коронавирусын халдварын талаар эмнэлгийн мэргэжилтнүүд болоод иргэдэд чиглэсэн мэдээлэл сургалт сурталчилгаа хийх, урьдчилан сэргийлэх хяналтаа сайжруулахыг албан тотоор үүрэг болгожээ. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага Монгол улсаас гадаад орнуудад суухаар шинээр томилогдсон элчин сайд нартай өнөөдөр ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтын үеэр тэд эх хонд болох улсын хурлын ээлжид сонгуулийн бэлтгэлтэй холбоотой асуудлаар ярилцаж санал солилцсон байна. Энэ хүрээнд элчин сайдууд өмнөх сонгуулийн үеэр гадаад улсад оршин суугаа иргэдийнхээ санал авах ажиллагааны үеэр учирч байсан асуудлуудад сонгуулийн ерөнхий хорооны удирдлагын анхаарлыг хандуулж, улмаар иргэдэд сонгогдох эрхээ бүрэн идэх боломжийг хангах асуудлаар өөрсдийн санал бодлоо илэрхийлжээ. Гадаад иргэн яамнаас гаргасан судалгаагаар энэ оны 6 дугаар сарын 1-ний байдлаар гадаад орнуудад байнга оршин сууж байгаа 122 мянга гаруй монгол иргэдээс 57 мянган нь Монгол улсын иргэний шинжилсэн бүртгэлд бүртгэгджээ. Хүүхдийн төвчшгүй хөдөлмөр гэж дээр дооргүй ярдагч нийслэлийн зах худалдааны төвүүд, машин угаалгын газрууд, бараа бүтээгдэхүүн, ил задгай зарах цэгүүд, төвлөрсөн хогийн цэгүүдэд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн тоо буурахгүй байна. 2 сарын хугацаанд нийслэлийн 6 дөрөвдөх томоохон худалдааны төв, зах, хог хаягдлын цэгүүдэд тандалт судалгаа явуулсан байна. Судалгаагаар нийтдээ 150 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгааг тогтоожээ.